сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн эсвэл шөнийн мэндийг хүргэе. Илб сурцгай сууг тавтай морил. Илб сурцгай суугийн зорилго бол илб сургах юм аа. Тэгээд илб шид бол биш. Энд бол ерөөсөө шидтэй зүйл болохгүй байгаа. Зөвхөн гарын ур чадвараараа найз нөхөд дотны хүмүүсээ гоё энтертейн хийж одоо зугаацуулах ийм зүйлийг сургах зорилготой сууг юм байна. Тэгээд өнөөдөр бол та бүхэндээ хүзрийн илб зааж өгнө. За өнгөрсөн удаагийн бичлэгээр солиотой хүзрийн илб зааж өгье гэсэн гарчигтай бичлэг 10 сарын өмнө хийсэн байна. Тэгээд тэр бичлэгэн дээр дараагийн бичлэгээр double lift буюу давхар эргүүлэх хүзрийн техникийг зааж өгнө гэж хэлчихэд 10 сар сургаггүй алга болсон байдаг байгаа. Тэр хооронд та бүхэн маань айгүй их комент бичиж дараагийн бичлэгийг хүлээсэн. Тэгээд та бүхэнд хүлээсэнд баярлалаа. Тэгээд өнөөдөр тэр double lift-ийг сурах болон та бүхэн маань илб сурцгай суугийг зочилж subscribe дармаараа дарж комент бичиж амун найз нөхдөдөө бити шеэрлээрэй. Найз нөхдөдөө бити шеэрлээрэй. Яг бол та нарын сурсан илбээ тэдэрт үзүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэд нар энэ нууцыг чи ингээ бичлэгийг үзэж мэдчих юм бол тэгээд ямар илбний хэрэг байна тий. За бичлэгэндээ орцгоё. За та нарын энэ бичлэгийн ихэнх үлдсэн илбийн нууцыг би яг одоо задлая. Энэ бол концепт нь бол маш энгийн. Эхлээд нэг үзэр харуулна. Тэгээд хувираад байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө double lift буюу за би бол монголоор давхар эргүүлэх гэж орчуулад байгаа. Тэ? За Монголын одоо илбчдийн хороо мороо гэж байдаг бол одоо тэд нар яаж орчуулдгийг бүү мэд. Би бол давхар эргүүлэх гэж шууд double lift-ийг орчуулж чадаа. За энэ техник бол маш олон хүзрийн илбэнд ашигладаг. Маш олон хүзрийн илбэнд. Тэ? Та нар энийг сурчих юм бол ингээд та нарын хүзрийн илбэнүүдийн тэ онлайн интернетэд байгаа хүзрийн илбэнүүдийн нууцыг задлахад зөвхөн дараагийн ялхан болж өгдөг байгаа. Тэгээд ямар илбэнд ашигладгийг би мэдээч энэ сувгаараа дараа имжлэнээр үзүүлнэ. Тэгээд ер нь бол амар олон биш илбэнүүдэд ашигладаг байгаа. За тэгэхээр double lift буюу давхар эргүүлэхийн концепт нь энгийн боловч хийхэд маш эвгүй. За тэгээд эрсдэлтэй. За тэгээд давхар эргүүлэлтийг хийж байгаад алдаж малтаад хэнийг ингээ баригдчих юм бол тэр хүнд ингээ баригдчих юм бол та нарын дараагийн үзүүлэх маш олон хүзрийн илбийн нууцыг тэр хүн ингээд мэдчих боломжтой. Тэгэхээр энэ давхар эргүүлэх техникийг ерөөсөө алдаж болохгүй, баригдаж болохгүй, баригдах юм бол маш олон илбэний нууц задрах эрсдэлтэй болж байгаа. За тэгэхээр яаж хийх вэ гэдгийг одоо та нарт заая. Хэд хэдэн аргаар хийж болно. Та нар өөрсдөө аргыг сонгож болно. За юун төрөнд хүзрийн байрлал чухал. За хүзрийн төрөл гэж байгаа шүү дээ, тэ. Хүзэр бол үндсэн хоёр төрөл байдаг. Эхнийх нь болохоор покерийн size буюу яг энэ өргөн. За энэ бол одоо стандарт покерийн size гэж явдаг. Бидний нөгөө яриад байдаг анааштай хүзэр ч юм бол арай нарийнхан за нэг иймэрхүү нарийнхан байдаг. За хэрвээ илб хийх гэж байгаа бол покерийн size-ны хүзрийг олж аваарай гэж нартай зөвлөё. За гартаа яаж барих вэ гэхээр хэрвээ та нар баруунаараа бичдэг бол зүүн гартаа хүзрийг юу барьдаг. Баруунаараа яг үндсэн нөгөө илбээ хийдэг. Хэрвээ солгоо бол мэдээж нөгөө баруун гартаа байна гэсэн үг. За барихтаа яах вэ гэхээр эрхийн уруу энэ талыг бүхэлдэн бариад 7 уруу ингэж орж ирээд үлдсэн 3 уруу яг юм барьлаа. Чигчээ уруу яг энэ доор. Мэдээж бүх хуруу чухал, гэхдээ чигчээ хуруу маш чухал үүрэг гүйцэтгэдэг илбэнд. За давхар эргүүлэлтэнд чигчээ уруу маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За давхар эргүүлэх олон техникийн дундаас миний ашигладаг техник бол pinky count буюу одоо монголоор бол чигчээ уруугаараа тоолох техник. Чигчээ уруугаараа юу вэ гэхээр хүзрийг тоолоод байгаа. За давхар эргүүлэх гэхээр 2 үзэр хэрэгтэй. Тэгэхээр 1 2. 2 үзэр би сая чигчээ уруугаараа тоолчоод тэгээд ингээд тусгаалаа барьждаг чигчээ уруугаараа. За ардлаасаа л ингэж харагдаж байна. Энд бол 2 үзэр байгаа. Тэгээд яасан бэ гэхээр би чигчээ уруугаараа 1 2 гэж тоолчоод тэгээ ингээд тусгаалаа барьчихж байгаа. Ер нь бол энэ илбийг одоо хүн уртлаас буюу тэр өнцгөөс үзэж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энэ хэсгийг бол урт байгаа хүн чинь харахгүй байгаа гэсэн үг. За одоо та нар сая ингээд яг хүзрөө бариад ингээд хийж үзэх гэхлээр яг болохгүй байгаа зүгээр
Угаасаа энэ бол sleight of hand буюу гарын урд техник шаардагдсан учраас жоохон бэлтгэл хэрэгтэй. Тэгэхээр эхлэж чадахгүй бол ямар ч асуудалгүй хэдэн минут тий. За доор хойж 30 минут ингээд суугаад бэлтгэхэд энийг бол сурчна. Тийм учраас та нар шууд комментоор наачаа ажиллахгүй байна гэж дайрхаа болоорой гэж гуйж байна. За шичүү руугаараа үзрөө зүв бариллаа аваад 1 2. За энд бол юм тодорхой төрлийн булчин эхлээд хөгжих шаардлагатай байна. За тусгаарлсан бол яах вэ гэхээр 7 руугаараа тэ 2 үзэр штэ тэ 7 руугаараа энийг бариад маш цэвэрхэн давхраар нь эргүүлэх хэрэгтэй. Маш цэвэр яг нэг гулгуулж. Жоох ингээл замаа эргүүлжүүл ингээл баригчиж байгаа. Маш хөвтэйхэн гулгуулад эргэлж харуулж байгаа. Тийм ээ. За эргэж харуулахдаа яаж байгаа гэхээр эргэж харуулчаад жоохон дээшээ илүү тавиад тэгээд 7 руугаараа жоохон доош нь дарсхийгээ заяа. Гэт дарсхийгээд тэгээд хоошоо дарсхийх юм бол энэ ч зай гарч ирж байгаа. Энэ зайгаараа жигчэн уруугаараа тусгаарлаж ингэж барь. Яг миний ярьж байгааг ойлгож байна та нар. За ингээд тусгаарлалт барилцсан тэгээд за хүзрөө хүнтэй харууллаа. Эсвэл нэр мөрийг бичүүлээд гарын сүмсийн зурвалт юм уу яат тэр. Тэгэл тэр дээр бол тэгэл зүгээр л шоу штэ шоу. Харууллаа. Жигчэн уруугаараа тусгаарлалт 2 үзэр тусгаарлалцсан байгаа. Буцаагаад эргүүлж харалтаа яг адилхан 7 руугаараа тусгаарлалаа. Тусгаарлаа жоохон өргөлөө маш цэвэрхэн цаагаад эргүүлж харуул. За нөгөө хүн бол хамгийн дээдлэлт жокер байгаа гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл манайд бол тэр хүмүүсээс 2 алхмын урд явж байгаа. Хозер хувирлаа. Ерөнхийдөө ийм л процесс явж байгаа. За эхнийхийг би та нарт сая заалаа. Pinky count 1 2. За 1. За тэр одоо би ингээ алдах гэдэг чинь бас 2. Тусгаарлалаа. Цэвэрхэн эргүүллээ. 7 руугаа дараад хойшлуулаа, зай авлаа, жигчэн уруугаараа тавлаа. Хозроо харууллаа, буцааж эргүүллээ. Бүүм. Ийм л ингээ. Энгийн яг концепт нь ингээ хийхэд хэцүү. За энэ бол ихний арга байлаа. Хоёр дахь арга бол яах вэ гэхээр хүзрөө барьсан байгаа шүү дээ. Бид нар хүзрөө ингэж одоо хүзэр суглуулдаг шүү дээ. Яг тийх гэж байгаа юм шиг ингэж харснаа. Дараа нь 2 хүзрөө шүү дээ. 2 хүзрийг жоохон тусгаарлаж барингуудаа буцааж хийхдээ хоёулангийнх нь хоёулангийн нийлүүлээд жигчэн уруугаараа тусгаарлаад барьчихна. За хурдынх юм бол зүгээр ингэж байгаа л ингэж байгаа байхгүй. Тэ? Бид нар бол өмнө нь жигчэн уруугаар ингэж тоолж тусгаарлаж исэн бол одоо бол зүгээр шууд тэр жигтэй бараг 2-ыг тусгаарлаж ангуудаа буцааж барихтаа жигчэн уруугаараа тусгаарлаж байгаа. Тэгээд нөгөө яг адилхан юм аа. За энэ бол нэг арга. Гэхдээ би энд бол нэг дургу яагаад гэвэл тийм илүү юм хийгээд байгаа ч тий. За хоёр дахь арга нь болохоор шууд мэдрэмжээрээ шууд 7 руу энэ 7 руугаа жижигургаар тусгаарлахгүй зүгээр шууд мэдрэмжээрээ 2 давхрыг салгаж байгаа. Нэг олон дахиад гэхэл ингээ мэдрэмж суучт юм аа. Ойлгож байгаа ч тий. Шууд л 2-ыг тусгаарлаж аваад эргүүлчихэж байгаа. Болж байна тий. Тэгээд эргүүлэхдээ жигчэн уруугаа мэдээж тусгаарлаж барьж байгаа. Тэгээд буурчиж байгаа. За өргөчөөд тавихтаа хүмүүс янз бүрээр тавиаддаг. Би бол тавиад жоохон илүү гарангуудаа 7 руугаа нэг түлхэхдээ жигчэн уруугаараа тусгаалчдаг. Зарим хүмүүс болохоор шууд ингэж бариад байдаг. Тэр хүмүүстэй тухтай байдığım байлгүй. Надад бол ингээд заримдаа жоохон эрсдэлтэй санагдаад байхгүй. Инхээр ч ингээд 2 давхар махар мэдгчүүл яах юм те. Гэтэ яг амар мэдрэмжтэй хүмүүс бол алдахгүй байдаг болчтой юм бэл. Тэгээд ингэж болгож бариад буцааж ингэж байдаг хүмүүсээс илбчихэд бас байдаг. За би бас заримдаа ингэж өргөх дуртай. Pinky count хийлээ. Шууд ингэж өргөх дуртай. Гэж харуулах. Энэ бас эрсдэлтэй тий. Би жоохон гэж юм бол тэгэл баригдаж дуусаа шүү дээ. Тэгэл энийг баригдчих юм бол амар олон хөзрөө илбчин баригдана шүү дээ тий. Гэтэ ингээд олон удаагийн давтамжтай энийг цэвэрхий хийдэг болчоор амар гоё. 2 давхар гэсэн мөртлөө яг 1 давхар гэж байна шүү. Тэгээ эндээс бол өстой янз бүрийн илп хийж болно. За би бол та нарт тэгээд үргэлжлүүлээ заана хамгийн гол нь та нар тий subscribe бадаар. Тэгээ энэ минийг бол сурмаар байл subscribe бадаар. Амар ухуулгатай.
За ер нь бол double lift-ийг ингэж хийн. За double lift-ийг янз бүрийн хэлбэнд ашиглана. Тэ. Одоо ингэж харуулчаад дөрөв ингээд худлаагаасаа дунд модалт нийдэн штэ. Тэгтээ өөр үзэр хийчих жоохгүй. Тэгэл яг үүндээ бол зөвлөжгийн тамгачин дээрээ тэг холихтоо дээр нь хിവэр нь байлгаж майлгаад тий. Тэгэл янз бүрийн байна. Яг хөө тэгээд цаан сурмаар бол манай YouTube-ээр суугаар зочлохгүй юу. За double lift ер нь бол ингээд болчихж байгаа. Тэгээд миний хамгийн зөвлөх арга бол pink count. Хамгийн найдвартай санагдаад байдаг байхгүй. Илүү дутуултал байхгүй. 1 2. А тэгтээ бас хамгийн хэцүү гэдгийг санаарай. Тэгээд одоо та нар яг одоо хийх гэхлээр ингээд ажиллахгүй байгаа би ойлгож байна. Угаасаа энэ бол sleight of hand. Тийм учраас жоохон хичээл зүтгэл шаардна. Жоохон оюуны бууж өгөхгүй бяд тэнхээ мотивац шаардна. Тэгээд хэрвээ та нар ингээд та нарын донд яг ингээд ил бичин болно гэсэн хүмүүс бол угаасаа цөөхөн байгаа бах. Зөвөр найз майзыгаа гоё гайхшруулъя гэсэн хүмүүс байвал энийг сурч болно. Гол нь хугацаа шаардна. Тийм учраас та нар одоо гоё амралтынхаа нэг өдөр ч юм уу те амар гоё завтай үедээ илтгэл хийгээрээ. Бусад цаг үеэр бол яг хэрэгтэй юмдаа цагаа зарцуулаад хичээл ном хийгээд те ажиллаа хийгээд иймэрхүү юмд бол нэг их цаг зарцуулаад хэрэггүй шүү. Харин амарч ивэл цагаа гаргаад сураарай. За энэ мэтчлэн ингээл олон юмсыг элб сурцгаая сувг дээрээс сурандаа та нар тэгээд суугаар төчлөө subscribe дараарай. Комент бичээд дараагийн хэмжлэгийн дээр ямар элб сурахыг хүсэж чинь жоох харилцаа холбоотой байцгаая гэж хэлчихэл би 10 сар алга болсон доо. Гэхдээ яг одоо бол би дахиж бичлэг хийнэ гэж амлаж чадна. Яа тэгвэл элб сурцгаая сууг эргэж ирлээ.